Тэгэхэд тэр ундаан дотор ямар ч эрдэс байхгүй. Хэрвээ эрдэс байсан бол тэр ундаа бий болохгүй байхгүй юу? Тэгэхээр хэрвээ нөгөө энерги алдаад чамд одоо глюкоз хэрэгтэй болоод, чихэр хэрэгтэй болоод, сахарч уунаад байвал чи стка ундаа уучих. Энд чинь өөрөө нөгөө эрдэсээ чинь биш энерги чинь нөхөн. Хэрвээ шингэн нөхөх зорилгоор шингээ хэрэглэмээр байвал ус уух хэрэгтэй. Эрдэстэй ус уух хэрэгтэй. Эрдэс агуулсан. Энэ ялгааг аягүй сайн ойлгож явах хэрэгтэй. За шингээ алт 2 дугаар шалтгаан болоод одоо шартна гэж ярьдэн шүү дээ. Арх спиртийн хэрэглэчээд те. Тэгээ маргааш нь ингээд ус уугаалдаг, те өглөө усаал уугаад байдаг. Тэгсэн мөртлөө шээж өгдөг. Энд чинь өөрөө нөгөө тэр хэрээрээд маш их шингээ алдсан, те. Энд чинь өөрөө хүн ерөөсөө спиртийн төрлийн хэрэглэх цагаас эхлээд шингэнээ алдаж эхэлдэг. За пиаучууд бол яг шууд ингээд шээгээд эхэлдэг шүү дээ. Энд чинь өөрөө пиавын дотор ямар ч эрдэс байхгүй. Пиавыг бий болгоход бол усыг нь бас шүүцсэн ба шүү дээ. Тэгэхээр нөгөө тэр пиав уухын зорилго чинь тэр дотор байгаа тэр одоо этил спирт буюу одоо тэр жоохон согтууруулах чанар нь чухал болохоос биш тэндээс эрдэс нөхөх гээд пиав уугаад идэх байхгүй юм чинь.